За уншлах сонсох өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн уншлахаар болохоор тэр хүн тантай яг ямар харилцаатай байхыг хүсэж байгаа вэ гэсэн тийм сэдвтэй уншлах хийх гэж байна. Тэр хүн тантай ямар харилцаатай байхыг хүсэж байгаа. За тэгээд сонгох хугацаа өгье. За тэгээд сонгосон байхаа гэж найдаад за үндсэндээ уншлаханд оръё. За энэ агуу гоё тийм өөр стикерийн бүзэр хоёрыг сонгожээ. Тарад Wonderland гэдэг. Тэгээд сонгосон стикер нь болохоор нэг өлгөрийн орнол байна да. За ингээд тавихад орж байгаа болоо. Хэлэгцэн. За таны бодож байгаа тэр хүн та хоёрын одоогийн харьцаа, одоогийн энергиг нэг аваад үзье. Таны бодож байгаа хүн, нэгдүгээр бүрэлдэхүүн бодож байгаа хүн. Тэгээд та хоёрын одоогийн харьцааны энергиг үзье гэхлээр. За энэ хөзөр өөрөө харж гарч ирж байна. Nine of Cups гэдэг хөзөр. Nine of Cups гэдэг хөзөр уруу хавталтайгаа гарч ирсэн. Тэгтээ уруу нь байсан шүү сая тий. Харуулын уншлахад нэг их ашигладаггүй тэр болгон ашиглахгүй байгаа өдрүүдээр уншлах хийж байна. Тийм болохоор одоо жоохон орой бичлэг хийж байгаа болохоор зураглал энтрээ харахад жоохон төвөгтэй болсон байж орой болоод энийг ойртуулдаг юм уу? Лава ойртуулахгүй хангалттай гоё сан гэрэл гэгээтэй биш байгаад байна бас. Yeah. За таны бодож байгаа хүн та хоёрын. За энэ өдөр мөн Nine of Cups өдөр уруу гарч ирсэн. За одоо гэрэлд харж байгаа л тэгэл мессеж аавна да өдөрнөөсөө. Page of Wands. За өнгөрсөнд бол одоо яг та хоёрын одоогийн байгаа биш нэг жоохон өмнө тэр цаг хугацааны хувьд яг одоо хэр зэрэг цаг хугацааг бол одоо яг заагаагүй байгаа. За шаардлагатай үед бол цаг хугацааг бас гаргаж харна. Гэхдээ одоогийн байдлаар өнгөрсөн явдлыг бол түр хэлэх гэж байгаа учраас заавал цаг хугацааны тодорхой байх албагүй байгаа гэж бодоод ер нь өнгөрсөнд бол айгүй их тийм хүсэл мөрөөдлөөр ингээд дүүрэн тийм
учирсан учрал байгаа байхгүй. Тэгээ юмыг ингээд нэг тийм за одоо нэг санаагаа оллоо гэх тий. Эсвэл одоо ингээд юу яалаа. Нэг юм ингээд эхлүүлэх шийдвэр гаргаад тэр нь тэгээ магадгүй энэ хөдөө орон нутг руу нүүж суух шийдвэр гаргасан байж магадгүй. Хөдөө орон нутагт очиод ингээд одоо газар тариалан эрхлэнэ гэдэг юм уу, мал ахуй эрхлэнэ гэдэг юм уу, одоо яг нөгөө тэгээ айгүй их ингээд төлөвлөгөөд одоо хөдөө очих юм бол ингээд одоо өстө хүсэл биелжин ер нь бол хөдөө амьдрах нь хамгийн зөв юм гэд ингээд айгүй тийм хүсэл мөрөөдлөөр их дүүрэн тэр нь газар тариалангийн чиглэл байж болно, эсвэл одоо аялал жуулчлалын чиглэл байж болно, эсвэл одоо мал аж ахуйн чиглэл бас байж болно байгаа аахгүй юу. Тэгээд хөдөө орон нутг руу гарах шийдвэрийг гаргаад тэгээд хамт одоо тийм энэ нөгөө нэг хөдөө орон нутагт очиж нөгөө нэг тариал будаа тариа тарьдаг мэрдэг ч хүмүүс их бас байх магадлал бас байна л да. Тийм юм мессежээс орж ирээд байна. Тэгээд яг нөгөө нэг ургац бол хүлээж авсан одоо тодорхой хэмжээнд тэр нөгөө мал аж ахуй байдаг юм бол мал нь ингээд тодорхой хэмжээнд өссөн. За ерөөсөө юу байдгийм бол будаа тижэл тариалсан байдгийм бол одоо тэр нь ингээд бас тодорхой хэмжээнд ингээд хүсэл биелэхээр тийм нөгөө хүсэл бүрэн дүүрэн биелэхгүй ч гэсэн нөгөө тодорхой хэмжээний нөгөө ургацыг бол хүлээж авсан гэж байгаа байхгүй юу. Тийм ургацыг бол тийм хоосон бол байгаагүй хүлээж авсан гэж байгаа. Гэтэл одоогийн байдал болохоор нэг тийм хөдөлгөөнгүй үйл хөдлөл ингээд авах гэхээр ингээд нэг хөлн тушигдсан одоо юунд ч ингээд нэг хөдөлж чадахгүй. Тэгээ уулын зорилго нь арай илүү юм том байгаад идэг. Арай илүү өндөрт байгаад идэг. Гэтэл хичнээн ингээд нэг сарваас нь ч гарна хүрэхгүй хэмжээний өндөрт байгаад идэг. Тэгээ зөвхөн за ийм их хэмжээний орлого ашиг авъя гэд ингээд авна гэж тооцоолцсон байснаас магадгүй нэг 100% авна гэж тооцоолцсон байснаас тийм ээ одоо нэг 60-70% авсан ч байдаг юм уу тийм ээ одоо нэг малын төл тэжээл байлаа гэхэд бас 60-70% төл авсан ч байдаг юм уу тийм хүссэндээ биш гэтэл та одоо нэг 90% 100% хүртэл ингэж нэг авч иж таны тийм хүсэл биелэх тийм зорилго биелэх байгаадсан байхгүй юу гэтэл таних одоогоор ингээд нэг тэг хүссэндээ арай хүрээгүй хэмжээнд байгаа учраас одоо яг тэр газартаа одоо нэг тийм үйл хөдөлгөөн ингээд авч чадахгүй одоо дараа жил ахаад нэг одоо нэг жил өнжүүл энэ жилийн одоо энэ туршлага юм одоо ингээд тий хоримтлуулсан юм чинь дараа жил ахаад ингэх боломж олдох болов уу гэсэн нэг тийм гордлогтойгоор ахиж нэг жил өнжиж хардаг ч юм уу ахиж нэг тийм хэсэг хугацааг өнгөрөөж харах гэтэл танд бол тийм одоо нэг тийм энэ дээр байгааг л уулна авчвал энэ дахиад байгаад байна л та танд тэгэхэд танд энэ нь одоо нэг тийм чамлалттай та энийг харахгүй байгаа байхгүй юу өшөө бүр тэрийг ч бас авах байсан юм гэсэн нэг тийм хүсэл биелсэн боловч тийм бүрэн дүүрэн биш гэх юм уу сансандаа хүрээгүй л гэсэн үг юм байна тий. Яг тэгж хэлэх юм яа. Сансандаа хүртлээ одоо тэгж авч чадаагүй гэсэн тийм утга. Тэгэхээр бол та магадгүй одоо тэр энэ илүү их тийм ургац хураалт тийм юу чиглэлтэй хүмүүс байгаад ах шиг байна. Тэгээд энэ жил магадгүй ургацаа бүрэн дүүрэн хурааж авч амжилгүй хүүтэрсэн байдаг ч юм уу тийм. Тэгээд одоо
шал дэмий зарим нэг хэсэг ургацаа ингээд дэмий нөгөө нэг ингээ гарцдсан ч байдаг юм уу. За нэг тиймэрхүү нэрэг тэгээд одоо энэ жил одоо яг тэр юун дээр алдчихв, цаг хугацааны хувьд хаана алдчихв, хизэн яах ёстой баймаа гэд ингээд тодорхой хэмжээний ингээд туршлага бол болсон. Гэтэл магадгүй та нөгөө нэг одоо мөнгө санхүүгийн энд газар тариалалд эхлэхээс өмнө ч үгүй юм ингээд одоо хөдөө аж ахуй одоо бодог тариалахаас эхлүү мал авахтаа ч юм уу тий одоо ингээд зээл авцсан байдаг. Зээл. За энэ нь бизнесийн салбар дээр ч гэсэн яг өөрийнх нь нөхцөл байдал дээр одоо би бол нэг л жишээ болгоод одоо энэ газар тариалангийн чиглэлээр ингээ ярьж байгаа боловч энэ бизнесийн чиглэл дээр ч бас байж болох байхгүй юу? Ерөөсөө л яг өөрийнхөө нөхцөлд тийм нэг тохируулж ойлгороо гэж хэлэхэр болоод явчихад байгаа. Тэгэхээр энэ ерөнхийдөө энэ харьцаа бол тэр хүн тантай ямар харьцаатай байхыг хүсэж байна гэдэг дээр энэ бол ямар ч тийм хайр дурлалын ч юм уу тийм юуны харьцааны тухай бол уншлага бол биш. Одоо энэ байгууллага хоорондын харьцаа юм уу? Эсвэл одоо тийм хин нэгнтэй хамтарсан бизнесийн харьцааны тухай яригдж байгаа. Тэгээ одоо тэр энэ бизнесийг эхлүүлэхдээ тодорхой хэмжээний мөнгө төгрөг санхүү зээл авсан байдаг юм уу, гэрээ контракт хийсэн. Тэгээд одоо юу яатсан нэг тодорхой цаг хугацаа загаал заавал болохоос өмнө намар ургацсан хавраагаал одоо мөнгөийг чинь хүүтэний өгнө гэдэг ингээд тохирцсон байж идэл тэр нь сансан хэмжээндээ авч чадаагүй болохоор одоо тийм арай жоохон тийм сэтгэл дундуур байдал үүссэн байна л да. Тэгээд одоо ингээ үйл хөдлөн болсон учраас өөрөөр одоо яах ч арга байхгүй л гэсэн нэг тийм байдалтай байгаад байна. Тэгэхээр та болохоор одоо нэг тэр эрх мэдэл бүхий мөнгө төргийн зээсэн авсан одоо бизнесгчин дэмжсэн байгууллага гэдэг юм уу хүнийг одоо ямар нэгэн байдлаар ингэж нэг аргатай л тий одоо нэг аль болох ерөн төлөлтийг хойшлуулах байдаг юм уу? Одоо нэг тийм байдлаар тэр эрх мэдэл бүхий хүнтэй одоо ингэж тий харьцаад тийм тэгээ би одоо дахиж шинээр ингэж байгаа хгүй дахиж шинээр энэ удаагийнх бол одоо ингээд туршлага болсон тийм болохоор дараагийнх дээр бол ямар ч алдаа модаггүй одоо ингээд нэг юу хийнэ найдвартай хийнэ гэдэг дээр энэ хугацаа зээл юу гэдгийг хамтрагчийн ингээд нэг барьж тогтоох тал дээр айгүй юм хичээж байгаа тийм дүр зураглал байгаад байна тий. За тэгвэл энэ нь ойрын ирээдүйдээ яг таны энэ нэг бодож байгаа шиг та одоо нэгсэндээ дахин шинээр эхлэхийг хүсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ойрын ирээдүйн яг яахаар байна энэ харьцааны харьцаа ойрын ирээдүйн яахаар байна вэ? Ойрын ирээдүйн нэг тийм гарц гаргалгаа бол олно гэж байна. Гарц гаргалгаа шин санаа оноо. Ер нь бол гарц гаргалгаа шин санаа оноог бол олно шүү л гэж байна. За. Тийм өөрийг чинь хамгаалах, хамтрах, яг ижил хүсэл сонирхолтой одоо хамтарч нийлэх за тийм хүмүүсийг ч бас магадгүй шинээр багтаа эсвэл шинээр нийлэх эсвэл одоо тийм тэгээд өөрийг чинь одоо энэ нөхцөл байдлуудыг бүгдийг ойлгоод тийм ээ
тэгээд хамтдаа за ургас тариалаад эргэжил бол ингээд тгий гэсэн хүнийг олох байд юм уу? Эсвэл энэ одоо энэ нэг эрх мэдэл бүхий байгууллагад ингээд нөгөө нэг хүсэлт гаргаад ингээд хойшлуулаач гэсэн санааг хэлээд шүү дээ. Тэгэхээр тэр байгууллагаасаа яалчгүй нэг тийм өөрийгөө тодорхой нэг тийм хамгаалах бол зайлшгүй нэг тийм шаардлага байна л да. Одоо магадгүй таныг одоо барьцаан тавьсан зээл хөрөнгө гэх чинь одоо хуран гэдэг юм уу нэг тиймэрхүү байдлаас нэг тийм шин арга санааг шин санаа аргыг бол гарц гаргалгааг бол таныг олно гэсэн тийм юм гарч ирж байна. За тэгвэл энэ одоо ойлгомжтой л дээ. Энэ уншлагын үндсэн одоо нөгөө гол сэдэв болохоор тантай ямар харьцаатай байхыг хүсэж байгаа вэ гэсэн тийм юм байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо нэг байгууллага юм уу хамтагч байх гэдэг. Тэгэхээр тантай яг ямар харьцаатай байхыг хүсэж байгаа вэ гэдэг дээр нэг аюу авах юм. Зураяа тантай ямар харьцаатай байхыг хүсэж байгаа вэ? За тантай бол яалтгүй энэ газар бол одоо жоохон тэнцнээ одоо нөгөө гэрээ дөрвөн журмаа биелүүлүүлнэ. Гээд байна шүү. Та бол энд өөрийгөө хамгаалсан энергитэй байгаад байна. Гэтэл эсрэг талын энэ газар чинь болохоор тантай бол одоо өстой тийм гэрээнийхээ дагуу одоо тэр ямар нэгэн барьцааны хөрөнгө байдаг юм бол тэрийг аавна, эсвэл одоо тэр мөнгө төгрөг та амлсан юм байдгийн бол одоо тэрийг аавна. Одоо юу гэдгийг тэр тал дээр нэлээ ингээд нөгөө нэг юу яана. Нэлээ тийм мөнгөтэй эрх мэдэл бүхий байгууллага хүн хувь хүнж байж болно, байгууллага ч юм уу байж болно л гэдэг юм л та. Тэгэхээр тантай бол тийм тэгж одоо тийм тэмцэнэ л гэсэн байх шүү. Ер нь бол бас танаас авах хөстэй юм авч өгнө гэдэг. Таны одоо нэг өссөн төрөөгүй нөхцөл байдлыг бол одоо яалтгүй тэр одоо энэ мөнгөтэй энд хэмжээний үн цэнтэй дүүчхүүц хэмжээний одоо тэр хөрөнгө үйд юм юу байдаг юм одоо тэрнтэй л ярина л гэсэн. Одоо жоохон уншлага жоохон тийм таатаа биш ч гэсэн одоо хөзөр бол яг л ийм л юм хэлж энэ да ер нь. Тийм. Одоо нэг бизнес хийгээл нэг жоохон тийм дээр нэг жоохон тийм юу байгаад байна. Бүртлэхгүй ч гэх юм уу нэг тийм санаа төрөгүй юмнаас болоод жоохон дарамт орж ирэх гэл байгаа юм шиг байж тийм дэр ч одоо тэр байгууллага байт юм мөнгө санхүүгийн газраас. За энд нэг энэ шин санааны за бус асуудал бол ингээ ойлгомжтой боллоо. Энд ямар шин санаа хэзээ орж ирэх нь энэ л одоо таны хувьд илүү сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Тийм болохоор энийг жаахан дэлгэрүүлж харъя гэд бодож байна да тий. Энд гарч ирэх шин санаа. За энэ нэг мессеж их чухал юм байна. Энэ дэр нэг ганц цөөхөгийн хариу бичээд тэгэхээр 24 оны 5 сар дүрлсэн гэж ойлоо. За тэгэхээр энэ шин санаа хизээ орж ирэх вэ? Танд энэ гарч ирэх гэдэг энэ шин санаа л таныг нэг тийм гэрлэгээтэй нэг аврах нэг юм гарч ирээд байна. Тэгэхээр энэ хизээ орж ирэх үү? Ямар арга маягаар хизээ ямар дүрс юугаар орж ирэх үү гэдгийг жаахан дэлгэрэнгүй харъя гэж бодож байна. За тэр Эсо Бронс дээр шин эхлэл нэг тийм гарч ирэх гэж байна л да. Танд шин эхлэл хаанаас ямар арга хэлбэрээр орж ирэх вэ гэдгийг олох вэ гэдгийг ийм одоо асуудалд орсон мэдээж л арга чарга гаргалгаа хайж байгаа нь бол тодорхой. Тэгэхээр
энэ дээр ямар арга хэлбэрээр хизээ орж ирэх вэ гэдэг дээр за энэ болохоор тийм нэлийн ирэх 2 3 4 5 за энэ болохоор байна. Нэлийн тийм ирэх мэдэл бүхий нэлийн тийм шудраг шулуун замтай эмэгтэй хүнээс танд нэг юм тусламжийн гар шинэ одоо нэг юу орж ирэх гээд байгаа. Шинэ боломж танд нэгсэндээ олгох гээд байна л да энд нэг хүн. Тийм нэлээд тийм шудраг нэлээд одоо нэг юм тус тас яриатай шулуухан зантай одоо бас тодорхой хэмжээний байр суурьнд хүрсэн тийм эмэгтэй хүнээс тийм танд ийм нэг туслах тийм шийдвэр гаргаж одоо танд тусламж орж ирэхээр байна. Гэхдээ энэ хүн өгтөө одоо юу гэх юм тийм амархан хэлбэр одоо танд бол өгөхгүй нэлээд бас одоо тийм одоо үг хэлнэ гэж нэ ингээд нэг жоохон тийм хурц ширүүн байх боловч эзэн бүлэгтэй болд танд туслахаар хүн байгаа байхгүй юу? Тийм одоо ихч мэгч нь байдаг юм аа гэхэд одоо хэвээр нэлээд загнуул жижил нэг тусламж авах байх. Тийм эрх мэдэл бүхий эмэгтэй хүн. За тийм хүнээс тусламж орж ирэх нь байна. Тэгээ тэр нь болохоор таны ер нь тийм ойрын хамаатан хүн байх магадлал нэлээд өндөр гарч ирээд байна л да. Ах дүү нэг юм уу, одоо ихчин байд юм уу, эсвэл ойрын хамаатны ихч байд юм уу. Ер нь бол тийм таны амьдралд тийм ойр байдаг хүн туслах магадлал нэлээд өндөр байна. За тийм байна шүү. За тэгвэл энэ тусламж ер нь хизээ гэдэг нэг тийм цаг хугацааны мессеж авах юм. Хизээ нэг өмг төгрөг орж ирээд ингээд тусламжийн гар сонгогдож ирэх нэ гэдэг дээр за энэ нэгдүгээр хүрээтэй хэмжээний тэр тусламжийн гар сонгох боломж хизээ яг цаг хугацааны үед хизээ орж ирэх гэдэг юм бэ гэдэг. Одооноос 6 сарын дараа гэж шүү. Одоогоос 6 сарын дараа гэдэг чинь одоо 1 сар. Тийм 6 сарын дараа ч яг тийм одоо 1 сар гэдэг чинь 6 дугаар сард байж магадлалтай. Бас 7 дугаар сарын ихээр байх магадлалтай. За нэг тийм тусламжийн гар орж ирээд тэгээд танд шинээр одоо нэг шархаа нөхнө гэдэг шиг нэг тийм боломж гарч ирэх байхаа гэж. За тэгж байна. Хараа хавар. Ер нь хавар л юм байна. Хавар одоо нэг энэ ургамал цэцэг ингээд дөнгөж соёолох цагаар гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь одоо 6 дугаар сард ч юм уу. Ойролцоогоор 6 сар орчим 4 дугаар сард 6 сар орчмын дараа хавар. Одоо 1 сар гэдэг чинь ер нь тэгэл хаврал болно л доо 6 сар. За
За ийм уншлага боллоо. За тэр хүн бол тантай одоо тэр сэдв болвол тантай болвол одоо энэ яалтчгүй энэ байгууллагын хувьд бол тантай одоо яалтчих тэр гэрээгээ үйдэг юм бол гэрээ хийсэн гэрээ үйдэг юм бол гэрээнийхээ дагуу одоо хайрцагыг л хүсэж байна гэсэн. Тэр байгууллага, тэр хүн, тэр газар тантай гэрээ хэлцэл байдсан бол тэрнийхээ дагуу хайрцаг хүсэж байгаа гэсэн. За тийм уншлага мессеж юм байна. За ингээд нэгдүгээр группийн уншлагад өндөрлж байна. За тэгээд уншлах нь таарсан, таалагдсан байгаасай гэж бодоод. За их хөрөлсөн уншлах чинь бас нөгөө зураг хөлөл жижиг бичгийг нь харахад жоохон төвөгтэй байдаг юм байна шүү. Би ч ийм орой нэг уншлах хийж байгаагүй хүн байна. За лага ортолоод үзээд тийм. За ингээд 2 дугаар группийн уншлага эхлэе гэж. За энэ жинлүүрийн стикер сонгогдчихэ. За хөдөр нь болохоор everyday beach тарууд. Everyday beach тарууд. За сэр гэж байгаа юм дээр. За 2 дугаар групп ихний тэр хүн дүнтэй ямар харьцаатай байхыг хүсэж байгаа вэ гэсэн сэдвтэй уншлага хийе. За одоо тэр хүнтэйгээ яг ямар одоо тийм яг одоогийн нэрг нь тэр хүнтэйгээ яг ямар нөхцөл байдалд байна уу? Ямар харьцаатай байна уу? гэдэг хөцрийг авъя. Тэр хүнтэй яг одоогийн байдалд яг ямар харьцаатай байна вэ? Яг одоо болохоор ямар харьцаатай нэрэг байна вэ? Одоогийн харьцаа. За тэгэхээр камерт орж ийн үү? Үзрээ гэж тавих гэж. За тэр хүнтэй одоогийн харьцаа болохоор одоогийн харьцааны нэрэг болохоор Seven of Swords. Ер нь бол нэг тийм маш хурдан бүр ингээд нэг тийм гинтийн байдлаар одоо нэг хүнтэй харьцаатай байгаа тэр бодож байгаа хүнтэйгээ одоо тийм холдож орхиж явах тийм шаардлага гарсан гэсэн байгаа хгүй юу? Тэр нь бүр гинтийн байдлаар хизээч ер нь гэж бодож төлөвлөж юу гэх юм төлөвлөж байгаагүйгээр тэгээд тэр газрыг тэр хүнийг одоо ингээд зайлшгүй ингээд орхиод явах шаардлагатай болоод гинтийн төсөөж төлөвлөөгүйгээ байдлаар ингэж орж ирсэн байгаа байхгүй юу?
Тэгээд та одоо нэгсэндээ тэр хүнтэй харьцах харьцаанаасаа ингээд гараад явцсан. Яг одоо болохоор танд бол одоо ингээд нэг талдаа бол айгүй хэцүү тийм нөгөө сэтгэлийн хүн шарахтаа ингээд өөрийг чинь өвтгсөн ингээд нэг таригдлаханд нэг тийм бүр ингээд нэг тийм бодогдоод ингээд салахгүй нэг тийм өөрийг чинь шархлуулсан тийм хүнд хэцүү байдалтай байх үе бас байгаа. Заримдаа болохоор нэг талдаа болохоор одоо ингээд хаашлал ингийн учиртай юм байгаа гэдэг дээр айгүй ингээд нэг эвлэрч ингэж ойлгох ч үе байна. Тэгсэндээ та айгүй тийм сэтгэлийн нэг дээшээ доош айгүй тийм савлгаа ихтэй байгаа байхгүй. Нэг талдаа эргчлөөтэй болцсон баг энэ ч дээр юм байна гэд ингээд бодож байгаа. Нөгөө талдаа болохоор одоо яг үүндээ ингээд гинтийн энэ үйл явдал нь өөрөө ингээд юу гэх юм таныг ингээд арайч одоо бас ийм амархан ингээд өөрчлөгдөж байсан юм уу гэдэг дээр баг нөгөө итгэмээргүй байдалтай нэг тийм байх үе бас байгаа даа л та. Гэтэ та тэр итгэмээргүй байгаад ингээд байсан үеэсээ одоо илүү юм давмгаалсан энерги нь одоо орж ирж байгаа нь болохоор тийм үе танд ингээд тун саяхан хүртэл байсан. Тэгэд одоо болохоор нэг талдаа за энэ ч дээр юм уу эсвэл ингээд баг энэ ч эрх чөлөөтэй юм уу? Одоо тэрнтэй одоо тэгж нэг хэрүүл тэмцэл хийгээд одоо ингээд зуралдаад байхаа ерөөсөө ингээд бүр болио одоо ерөөсөө өөрийнхөө ганцаараа болъё. Энэ ч баг миний баг нэг ганцаараа байх ёстой ч юм уу энэ гэдэг өөрийгөө бас ингээд нөгөө бодоож тахгүй чөлөөлжгүй л ингээд оролдол тэмцэл байж байгаа. Яг за тийм л одоогийн нөхцөл байдал нь тийм байгаад байгаа юм байна. Тэгэхээр та ер нь айгүй тийм ингээд шийдтэй одоо энэ гэр бүлийн харьцаа байсан бол одоо энэ дээрс одоо бүр нэг мөсөө одоо тэр хууль ёсныхаа дагуу ярьж гэр бүлээс салгая тий. Одоо энэ дээр ерөөсөө энэ гоё шийдвэртэй байгаад бүхнийг шинээр эхлэе. Би одоо ганц би эрх чөлөөтэй тэгээд бичиг баримтаар хууль ёсны дагуу одоо хормилж яатсан одоо байсан бол энэ тал дээр одоо ойрын хугацаанд одоо ерөөсөө гэрэлтээ салгуулад ер нь өөрийнхөө амьдрья гэсэн өөрийнхөө ганцаараа амьдрья гэсэн тийм. За тийм юм. Тэгээд энэ сонгосон стикер ч гэсэн одоо яг энэ хувь шүүхийн байгууллагын өмнө ч гэр бүлээ салгах тал дээр ингээд одоо шийдвэрээ ингээд гаргах яг тийм шатлал дээр одоо ингээд ирж байгаа. За тийм энерги байна. За тэгвэл энэ харьцаа тэгвэл ойрын ирээдүйд яг яаж өөрчлөгдөх байна вэ? Ойрын ирээдүйд яаж өөрчлөгдөх вэ нөө гэхээр жаахан мөнх дүүргэн дээр нэлээд тийм одоо ингээд энэ Ten of Pentacles энэ дээр нэг жаахан нэмэлт дэлгэрэнгүй аваатай. Four of Pentacles, Ten of Pentacles хоёр дээр дэлгэрэнгүй. За тэгэхээр яг одоогийн тэр байдал бол тэр мөнгө төгрөгөө одоо энэ хувь шүүхийн байгууллага дээр очиод гэр бүлээ салгахад тий гэр бүл ингээд одоо хааш нэг амьдралын нэг орон гэр одоо ингээд нэг жоохон одоо салалт нуралт одоо нэг тийм юм болж штэ Tower гэдэг чинь ингээд Tower нурж байгаа байдлыг илэрхийлж байгаа тийм зураг байна. Тийм болохоор энэ салалтаас жоохон мөнгө санхүүгийн нэг тийм жоохон маргаан ойрын ирээдүйд тэр хууль шүүхээс гарсан одоо тэгэд нэг нүгэн тэрийг авах нэг өгөхгүй ч гэдэг юм яг тэр мөнгө санхүү эд хөрөнгөтэй холбоотой нэг жоохон тийм юу орж ирэхээр байна. Тэр маргаан одоо тэрийг өгөх нэг өгөхгүй гэл ингээл жоохон тийм маргалцсан энэ юу гарч ирж байна. Энерги. За тэгээд
Энэ болохоор Ten of Pentacles дээр ахиж нэмэлтийг авахд мэдээж та хуучин орон гэртээ аав ээжтэй өөрийн үндсэн гэр орондоо буцаж байгааг илэрхийлж явах шиг байна да. Тийм байна. Өөрийнхөө үндсэн орон гэртээ очоод аав ээжтэйгээ ах дүүтэйгээ амьдардаг орон гэртээ очоод бүхнийг шинээр эрхчлөөдөө би ганцаараа бүхнийг шинээр эхлэнэ гэсэн байдалтайгаар. За тийм байдалтай болж байна. За тэгвэл тэр хүн болохоор тантай яг ямар харьцаатай байхыг хүсэж байгаа вэ гэдэг дээр мессеж аваадах юм. Тэр хүн болохоор тантай юу яг ямар харьцаатай байхыг хүсэж байна вэ? Тэр хүн тантай ямар харьцаатай байхыг хүсэж байна вэ? Тэр хүн тантай ямар харьцаатай байхыг хүсэж байна вэ? Тэр хүний хүсэл бол уул нь одоо нэг тийм салан болно гэхээсээ илүү ингээ гэр бүлээ авчирдгийг байхдаа гэр бүлээ тийм айгүй тийм баяр хөөртэй одоо нэг тийм аз жаргал аюухийн аз жаргал гэхээсээ илүү тийм найзрахаг байдалтай тий. Тэгээ бүх юмд ингээ дандаа ингээ нөгөө хамтдаа одоо урагшлахыг тэгээд гэр бүлтэйгээ хамт байхыг бол тэр хүний хүсэл бол уул нь тэр гэр бүлээ бүрэн дүүрэн байлгахыг тэгээд амар жимэр байлгахыг хамтдаа байх үедээ одоо тийм баяр хөөртэй аз жаргалтай байхыг бол хүсэж байгаа юм байна. Тэгэхээр магадгүй та энэ амьдралаас энд тохиолдсон нэг жоохон санаанд оромгүй шокийн асуудлаас болоод та өөрөө энэ хүнийг орхиод явж байгаа. Тэгээд одоо хойшуухийн шат байгууллага дээр эрх дээрээ тулцсан. Гэтэл энэ хүн болохоор эргээд эсрэг талж өгөх хүн болохоор яг үнэндээ бол танаас тэгж одоо салж холдоод гэр бүлээ одоо нэгсэндээ салгахыг хүсэхгүй байгаа хгүй юу? Гэр бүлээ бүрэн бүтнээр нь байлгаж авч үлдэхийг дээрэс нь таныг аягүй тийм тайван амгалан байхыг хүсэж байгаа. Тийм та болохоор энд нэг тийм гинтийн тийм шархалсан байдлаасаа болоод ингэж байж чадахгүй гэж одоо чөлөөт ингээд нөгөө нэг салахыг сонгож байгаа. Гэтэл энэ хүн чинь таныг ийм асуудалд оруулсан ч гэсэн тантай одоо үлдэхийг хүсэж байгаа. За тийм л уншлага боллоо доо. Энэ харьцаа ер нь тэгээд таны хувьд яг яаснан дээрийн гэр бүлээ авч үлдсэн дээр юм уу? Эсвэл одоо салсан дээр юм уу гэдэг нь тал дээр нэг хөцөр татаж үлдсмээр санагдаж байна. Авч үлдсэн дээр юм уу? Чигээрээ үлдвэл ямар байх юм? За явбал тэр амьдралаас явбал ямар байх юм? За ойлгомжтой юм байна. Та ер нь энэ хүнийг орхиж байгаа шалтгаан нь ерөнхийдөө бас нэг тийм амьдралдаа сэтгэл хангалуун байдаггүй. Яг энд нэлээд ийм шокийн асуудал болсон ч гэсэн та одоо нэг мөнгө санхүүгийн хувьд таныг ингээд нэг тийм гоё хангалуун цатгалуун байлгадаггүй бас байдал байсан юм байна. Тэгэнгүүт та эргээд тэр амьдралд үлдэхэд бас л тэр хэвийн амьдрал үргэлжлэх учраас таны хувьд та эрхчлөөтэй болж
та өөрөө ганцаараа болж та өөрөө магадгүй та одоо энэ холдож салж явах гэж байгаа хүнээсээ ар гэр одоо юу гэх юм аав ээжийн гэр нь илүү тийм амьдрал нь боломжтой тийм айтайхан айлын хүүхэд байгаах. Тэгэнгүүт та эргээд та гэртээ очих. Эргээд та одоо өөрийнхөө амьдрах нь таны хувьд бол илүү тийм сонголт юм байна л да. Угаасаа анханасаа л таны гэсэндээ тэр хүнтэй байгаа энэ харьцан дээр тийм гоё одоо юу гэх юм таны хэрэгцээг хангаж чаддгүй ч гэдэг юм уу, таныг гоё юм энийг хайрлаж бүрэн дүүрэн гоё аз жаргалтай байлгаж чаддгүй байсан болохоор та энэ амьдралаас явах нь зөвөө гэж шийдэж байгаа юм байна. Ер нь хөзөрч гэсэн явах нь зөвөө гэсэн шийдвэрийг тийм хэлж ийн л да. Нэг гэсэндээ тийм таарч тохирохгүй хүмүүс байна гэсэн үг. За ингээд 2 дугаар группийн уншлага өндөрлөж байна. За уншлага сонссон танд амжилт хүсье. За 3 дугаар группийн уншлага эхэлнэ. За 3 дугаар группийн уншлага. За энэ гоё нэг үйл сар. За нэг юм стикертэй. За 3 дугаар группийн уншлага. Тэр хүн тантай ямар харьцаатай байхыг хүсэж байгаа вэ гэдэг сэдвтэй уншлага хийх гэж байна. Тэр хүн тантай ямар харьцаатай байхыг хүсэж байгаа вэ? За тэр хүн та хоёрын одоогийн харьцааны энергийг авч үзье. Тэр хүн та хоёрын одоогийн байгаа харьцааны энерги. Тэр хүн та хоёрын одоогийн байгаа харьцааны энерги. Одоогийн харьцааны энерги. За тэр хүн та хоёрын одоогийн харьцааны энерги болохоор Ten of Wands, King of Wands, Two of Pentacles. За энэ харьцан дээр болохоор ер нь таны харьцагч тэр хүн нэг нэлээд тийм эрх хүнлэг эмэгтэй хүн байсан ч тийм эрх хүнлэг тийм шийдэмгий тийм энергитэй нэлээд тийм жоохон бас нэг тийм захирангуй эрх мэдэлтэй. За тийм хүнтэй одоо нэг гэсэндээ таны одоо энэ бодож байгаа хүнтэй харьцааны талаар тийм уншлага хийгдэхээр байна. За тэгэнгүүт энэ харьцааны жоохон нэг юу гэх нэг гэр бүл байлаа гэхэд энэ гэр бүлийн баланс гэдэг нэг алдагдаад одоо нэг эр хүний үүрэг, эм хүний үүрэг ингээд гүйцэтгэдэг байлаа гэхэд хитрхийн энэ хүчрхэг хүн
магадгүй одоо ингээд нөгөө нэг зан характер байдлаасаа ингээд нэг тийм нэг юм тэмцэл байгаад байгаа байхгүй энэ харьцаанд донд гол юм. Тэгээ одоо хүчээр захирах гад байдаг юм шиг, хүчээр ингээд нэг удирдах гад байдаг юм шиг. Тэгээд яг өөрөө тийм сөрхий одоо ингээд юу юм уу одоо ингээд энэ амьдралаа ингээд харьцаагаа ингээд хүчрэхгээр ингээд аваад явах юм уу гэхээр эсэргээрээ танд ингээд нэг тийм ачаалал өрүүлээд идэг. Гингүүд та болохоор ингээд айгу ингээд бас тэмцэлдээд байгаа байхгүй юу? Тийм айгу тийм тэмцэлдэж байгаа ингээд хоорондоо айгу их маргалдаж жижиг байдлаар ерөөсөө ингээд нөгөө нэг маргалдаж тэмцэлддэг байгаа. Тэр нь таны айгу юм зөрөх сэтгэлийг ингээд нэлээд шархлуулдаг. Магадгүй ингээд тодорхой хэмжээний юм юу гэх юм дарамт юм одоо юу гэх юм жоохон юу гэдэг үлээ гэр бүлийн хүчирхийлэл маягийн тийм. Тэгээд тэр нь таныг айгүй юм шархлуулдаг. Тэгэл юмыг нэг тийм хүчээр шийдэгдэг нэг тийм эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ хүний нэг тийм энерги. Тэгэнгүүт та одоо болохоор одоо нэг өөрийнхөө гаргасан юм жоохон буруу шийдвэртэй ингээд нэг жоохон амар хөнгөн одоо хувь хүнийг одоо нэг сайн тань чадлагүй одоо ингээд би одоо ер нь нийлцсэн байна гээл тэгэл ингээд болоод яадаг ч юм ингээд толдыг гэхээр нэг юм хүчирхийллийн байдалтай байгаа учраас одоо ерөөсөө өөрийнхөө хүслээр ингээд үйлдэл аваад ингээд тийм холдож орхиход айгуу тийм хэцүү юм шиг тийм байгаад байгаа. За тэгвэл энэ харьцаа ойрын ирээдүйдээ болохоор яаж өөрчлөгдөнө вэ гэхээр энэ харьцаа дайт буюу өхөл гэсэн үзээр за тэр нь шууд утгаараа өхнө гэж байгаа юм ерөөсөө биш. Энэ ерөөсөө харьцаа бүр ингээд нөгөө нэг шин шатанд гарнаа. Таны энэ сэтгэлийн шарах та энийг магадгүй одоо нөгөө нэг шинээр эхлэе гэж байгаа байхгүй юу? Шинээр эхлэл, шин эхлэлийг ирж гэн гэсэн үг. Та магадгүй айгүй тийм шийдвэр гаргаад энэ байдлыг, энэ нөхцөлийг өөрчлөе гэд шийдвэр гаргах тийм цаг мөч ингээд ойрын ирээдүйд ирэхээр байна. Та ерөөсөө одоо ингэж байж хахаар одоо нэг талдаа багтээ гэд нэг тийм шийдвэрийг ингээд тийм таны амьдралд айгүй чухал тийм шийдвэрийг гаргана. Тийм алсаа бодоод энэ харьцаа явцгүй одоо ингээд цаашдаа энэ чигээрээ ингээд байх юм бол би шархлаа л одоо ингээд шархлахаас цаашгүй за тийм болохоор одоо энэ харьцаан дээр одоо нэг цэг тавих болсон гэдэг ингээд энэ харьцааны төгсгөлийг илэрхийлж байгаа энэ үгэл гэдэг үзэр. Тэгэж угаасаа одоо энэ Three of Swords гэдэг энэ гурийн сэлэм гэдэг үзэр хүнийг ерөөсөө сэтгэл зүйн үед маш их шархалсан, гомдсон, маш их тийм хэцүү байгаа байдлыг илэрхийлдэг. Тэгэнгүүт энэ харьцаа бол одоо ингээд айгүй их тийм нулимстай. Тэгээ ерөнхийдөө ингээд энэ харьцааг дуусгая гэдэг дээр та одоо шийдвэр гаргаад тэгээд та тийм дахиж ингээд одоо нэг юу гэх юм шинэ харьцааг үүсгэнэ гэж шинэ харьцаа явах уу эндээс гарах тийм шийдвэрийг гаргана гэж байгаа байхгүй юу? Энэ харьцаанаас гарах. За тэгвэл тэр хүн болохоор яг хүсэл нь юу юм? Тантай яг ямар харьцаатай байхыг хүсэж байгааг харъя. Тэр хүн тантай ямар харьцаатай байхыг хүсэж байгааг харъя. За эхний гаргасан үзрүүд хэрэг юунд багтахгүй байвал sorry. Дэлгэцэнд багтахгүй байл одоо. Тэр хүн болохоор яг ямар харьцаатай байхыг хүсэж байгаа вэ?
хүн болохоор жоохон энэ юу н айгүй нөгөө нарциссист гэдэг болов нэг жоохон тийм хүнийг нэг хүчээр ингээд нэг хориол барайл байлгах гал бүхнийг ингээд нэг удирдах гал ингээд идэг нэг тийм айгүй тийм юу нэрхтэн хүн байгаад байна. Энэ хүний хүсэлж ихсэн айгүй яг тэр хүсэл нь энэ дээр гарсан хэлсэн тэгээ бүр яг ингээд давхцаал гарч ирж байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр таныг ингээ ямар ч хөдөлгөөнгүй илүү олон юм санахгүй одоо гэр орондоо байдаг бол гэр орондоо одоо хин нэгэнтэй харьцуулахыг хүсэхгүй нэг одоо нүдийг чинь боочгол юмны үнэн зөв шудраг гэж яриад байх юм байхгүй зүгээр нэг өсөндөө өөрийг чинь ингээл ерөөсө хэлснийг нэгэл одоо ингээд нэг тийм нэг юу байлгахыг одоо ердөө л нэг тийм нэг далайсан газар нь далдорч далсан газар нийл гарна гэж нэг өгөөдөг үстэй тэр шиг нэг тийм таныг үйл хөдөлгөөн хийхгүй нэ хууль шудраг байдал одоо янз янзын юм яриад байхгүй одоо та магадгүй ингээл энэ сэтгэлийн шарахтай юм байдаг болохоор цагтаа магдаад хэлнэж гэдэг юм одоо янз янзын тиймэрхүү юм мэдээж л хүн юм болсон тэгж л байгаа. Тэгэхээр таныг тиймэрхүү байдал өрөөс ингэж нэг асуудал үүсгэхгүйгээр тэгэл нэг дуугай одоо тэгээд нэг даруухан тэгэл нэг байж л байдаг нэгэн байлгахыг хүсэж байгаа байхгүй юу? Таныг тийм тусдаа хүчрэхэг тийм ганцаараа тийм бие даасан тийм байдлыг өрөөсөө энэ хүн ингэж хүсэхгүй ингэж өрөөсөө тийм тэгэл нэг үгээр нь тэгээд нэг гэр орондоо тэгэл нэг байж л байдаг нэгэн байлгахыг л хүсэж байна да. Ерөөсөө л харцсан. Ерөөсөө энэ хүний хүсэл бол ерөөсөө тийм байна. Энэ хүнийг нөгөө тийм айгүй тийм нөгөө одоо бас тэгээд ийм хүмүүс тэгэл байж л байгаа л баг л тоо энэ олон хүмүүс төр тий. Тэгээд энэ хүний хүсэл бол тийм юм байна уу. Тэгэхээр ийм харьцаанаас бол мэдээж хин ч гэсэн одоо нөгөө эсэм мэд дээр гарыг боли энэ харьцааг энийг төвчж энийг өөрчлөгдөхийг энэ хүн ер нь өөрчлөгдөх үү гэж би нэг асуугаад үзээдхий. Энэ хүн ер нь ингээд өөрчлөгдөх үү? Энэ хүний одоо өөртөө чинь харьцаж байгаа энэ харьцааны байдал ер нь өөрчлөгдөх үү? Өөрчлөгдөхгүй. Tree of Swords гэдэг энэ сэтгэлийн шарахтай ийм байдал тийм. Яг л нөгөө нэг энэ үнэхээр их шархалж хоёр өөр хөзрөөс татхад энэ хөзөр дээр ч адилхан хөзөр энэ хөзөр дээр ч адилхан хөзөр энэ бол сэтгэл зүйн маш их дарамт шахалт бүр тэр чивтгаа биеийн хүчирхийллийг ч илэрхийлж байгаа хөзөр. Тэгэхээр энэ хүн бол энэ харьцаа бол тийм за хаад үлдэр нэг татах юм. Тайм амгалан байлгахгүй юм. Зөвлөж таймороо амгалан байх уу? За та тэгэхээр энэ харьцаа ерөөсөө тий одоо энэ гарч ирж байгаа хөзөр харахад та ингээл ерөөсөө нэг тийм хоригдсон тэгэл нэг юмнуудаа болгоцсон тэгээд үйл хөдлөл авч чадахгүй нэг юм хэцүү амьдрал байна. Айл болох л одоо энэ харьцаанаас хинж байсан тэгж хурдан гарахыг хүсгэл юм байна. Тэгэл айгу магадгүй тийм ууж иддэг тийм гэр орондоо байдаг юм уу эсвэл гадуур байдаг юм гарч уух ууж иддэг тэгэл гэр орондоо ирэхээр одоо тэгэл нэг жоохон тийм бас нэг уудаг төрлийн бас энэ дунд нь орж ирж л да нэлийн шоу ч юм аягийн нэрэг тий. За ийм юм байна. Тийм болохоор та энэ хүнийг нэг өөрчлөгдөнө гэж хүлээгээд бол хэрэггүй юм шиг байна да ер нь бол. Хичнээн одоо нэлийн тийм одоо уулын эр хүнийхээ хувьд магадгүй их тийм биеийнхаа сайтай тийм сайхан хүн харахад бол их сайхан хүн байдаг байх. Ер нь бол гэтлээ эн чинь одоо царайны сайхнаар цайс өлөхгүй шүү дээ гэдэг шиг эцсийн бүлэгт хүний сэтгэлийн амар амгалан шүү дээ. Тэгж ээжл хүн одоо
тайван сайхан амьдрал шүү дээ, тий. Сайхан залуу байлаа гэд зовоогоод байх юм бол тэрүүгээр яах вэ гэдэг шиг л тий. За юу уншлага бол 3 дугаар группийн уншлага. За ийм уншлага боллоо. За тэгээд хэрэгтэй хүндээ энэ мессеж хүрсэн байгаасай гэж хүсье. За тэгээд өнөөдрийн 3 группийн уншлага уншаад дууслаа. За тэгээд танд амжилт хүсье. За өдрөг байгаарай гэд уншлагаа өндөрлүүлье. За баяртай.